Дараагийн мэдээлэл танилцуулъя. Умард Солонгосын иргэдийн 46% нь хоолт ижилийн дутагдалд орсон гэдгийг Нүбийн тайланд онцлон дурдсан байна. За Нүбийн саяхан гарсан тайланд дурдсанаар Умард Солонгосын иргэдийн бараг 46% нь ийхүү хоолт ижилийн дутагдалд орсон. За энэ нь бол нийтдээ 11.8 сая хүн бол хоолт ижилийн дутагдaltaй байдал байгаа гэдгийг онцолсон байна. За энэ тайланг бол Умард Солонгосын хүний эрхийн асуудал хариуцсан тусгай элч Элизабет Салмон бол Нүбийн хүний эрхийн зөвлөлд танилцуулсан илтгэлдээ онцолсон байна. За 2020-22 онд Умард Солонгост хоол ижилийн дутагдлын тархалт бол нэмэгдсэн гэдгийг онцолж байгаа. За Нүбийн хувьд бол хоол ижилийн дутагдал гэдгийг ямар байдлаар тодорхойлсноо бол энэ тайланд дурдсан. За хоол ижилийн дутагдал гэдэг нь хэвийн идэвхтэй эрүүл амьдрахад шаардлагатай энергийн түвшинг хангалтгүй хоол ижилийн хэрэглээтэй байхыг бол хоол ижилийн дутагдалд орсон гэж үзэж байгаа юм байна. За Умард Солонгосын хувьд бол өмнө нь хоол ижилийн дутагдлыг шийдвэрлэхдээ жамандаа нэртэй ийм аргыг бол хэрэгэлдэг байсан. За энэ яадаг вэ гэхээр хүмүүсийн хоол хүнс өдөр тутмын хэрэглээний хомсдлыг даван туулахын тулд орон нутгийн зах зээл дээр бол хэрэгтэй хоол хүнсийг нь байршуулах байдлаар энэ одоо хямралаас бол даван туулдаг байсан бол одоо бол энэ байдлаа бол арай өөрчилсөн. За хувийн арилжааны үйл ажиллагааг бол ерөнхийдөө хязгаарласан. Улсын дэлгүүрүүдээр худалдагдаж байгаа цагаан будаа, эрдэнэ шиш зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний борлуулалтанд монопол тогтоох замаар бол хүнсний хуваарлалтанд хяналт тавих бодлогыг хэрэгжүүлж байгаа юм байна. За дээрэс нь бол Нүбийн тайланд дурдсанаар Умард Солонгос эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүйгээс ихээхэн одоо хүндрэл бэрхшээлтэй тулгамдж байгаа гэдгийг тайланд дурдсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2023 оны тайланд дурдсанаар бүгд найрамд Солонгос улсын хувьд сүрээгийн өвчл өндөртэй 30 улсын нэгээр бол нэгт бол жагссан юм байна. За сүрээгийн өвчл нэмэгдэж байгаа гол шалтгаан нь хоолт хижээлийн хомсдол хүйтэн цаг агаартай холбоотой гэж мэдээлэлд бол дурдсан байна. За дээр нь бол тус улсын хувьд ковид цар тахалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үндэсний тархлаачлалтын түвшин бол буурсан байна. За ковидын өмнө бол нийт тархлаачлалтын түвшин бол 96%-аас давж байсан бол 2021 оны дунд үеэс 42% болж энэ вакцины хамрагдалт нь бол буурсан гэдгийг онцолж байгаа. За тэгээд дээрэс нь 2022 онд нэг ч хүүхэд бол сүрээ болон ийм том одоо тахал өвчний энэ вакцинд бол хамрагдаагүй. Нэг ч эмэгтэй бол сахуу татрангийн вакцинжуулалтад хамрагдаагүй ийм нөхцөл байдал тус улсад байсан. За мөн 2023 онд төрсэн хүүхдүүдийн нэлээд хэсэг нь шаардлагатай вакцинжуулалтыг авч чадаагүй ийм байдал бол тус улсад нүүрлээд байна. Тийм учраас 2024 оны 9-р сард Умард Солонгос Нүбийн хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 800 мянга гаруй хүүхэд 120 мянган жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцинах хаяныг бол орон даяар эхлүүлээд байгаа юм байна. За энэ вакцинжуулалтын хүрээнд бол өмнө нь вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийг бол нөхөж вакцинжуулах ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За дээр нь бол айл өрхөдийн хувьд ариун цэврийн байгууламж нь нэлээд хүндрэлтэй нөхцөл байдаг. За 52% нь бол сайжруулаагүй ариун цэврийн байгууламжийг бол ашигладаг. За үүнээс болоод бол хог хаягдал болон бусад одоо ийм нөхцөл байдал үүснээс болоод суулгалт өвчний тархалт ихээхэн нөлөөлдөг. За дээр нь бол хоолт хижээлийн дутагдaltaй байгаа нь хүн ардын бол эрүүл мэндийн нөхцөл байдлыг улам хүнд байдалд бол оруулж байгаа. За 2024 оны сүүлийн хагаст Куб, Энтхэг, Польш зэрэг элчин сайдын яамд бол дипломат ажилтнуудаараа Пхеньян руу буцаж явуулаад үйл ажиллагаагаа сэргийлэх боломжтой болсон. За гэхдээ бол Нүбийн болон түүний одоо хүмүүнлэг хөгжлийн байгууллагуудын ажилтнууд тусламжийн үйл ажиллагаа явуулахад нь Умард Солонгос хаалт тавьсан хэвээр байгаа юм байна.